Өдрийг бол дуулал номны 112 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар Библи байгаа. За слайдн дээр гарна. Бүгд хамтдаа зэрэг тунхаглая. 3 эзнийг магтагтун, эзнээс эмээдэг, тушаалуудад нь ихэд баярладаг хүн юу та ерөөлтэй. Үр удам нь дэлхий дээр хүчтэй болно. Чигч шудраг хойж үеийнх нь ерөөгднө. Гэрт нь хөрөнгө баялгууд байна. Зөвхт байдал нь мөнхөд тогтноо. Амен. Амен. Эзний энэ гайхалтай үгээр та бүгдийгээ ерөөж байна. Өнөөдөр хамтдаа удам чухалч Христийн дотор бүгд шин юм тийм ээ гэдэг одоо Христийн дотор бүгд өөрчлөгддөг гэдэг сэдвээр эзний үгийг харцгаая. За 1700 он буюу 18 дугаар зууны үед амьдарч байсан Джонатан Эдвард гэдэг теологч пастор хүн байдаг. Энэ хүн болвол тийм ээ одоо чуулганд үйлчлдэг чуулганы пастор тухайн цаг үедээ олон 11 хүүхэдтэй түүний эхнэр бол бас маш одоо итгэлийн юм залбирдаг эмэгтэй байсан пастор байсан 11 хүүхэдтэй бужигнсан чуулганд үйлчлдэг нэг л одоо тий хүн харахад нэг ядруухан дарчин шим шиг ийм одоо бурхны боолзарц байсан байгаа. Гэтэл энэ үйл явдлаас хойш 200 жилийн дараа буюу 19-р зууны сүүлийн үеийн теологчид тэр хүний удам судрыг судалждсан байгаа. Энэ пастрын удам судар юу нь яаж явж үнэхээр бурхны ерөөл удам дамждаг юм болов. Үнэхээр аав нь пастор ээж нь залбирдаг байгаад үр хүүхдүүд нь ерөөгддөг юм болов гэд ингээд судлаад үтсэн чинь түүний удам судар 1400 орчим хүн болсон байсан 200 жилд. Тэгээд энэ 1400 орчим хүмүүсийн дотроос олон паструуд, олон их сургуулийн профессоруд, олон эмч нар, бас олон шүүгч нар, бас олон одоо их хурлын гишүүн буюу сенаторууд, бас их сургуулийн захирлууд мөн маш олон илгээлтийн эзэд буюу нийгэмд нөлөөтэй ийм боловсралтай хүмүүс гарсан байсан. Энэ гэрүүлд цагаасаа эрт нас барсан ч юм уу, аль эсвэл тийм ээ архичин, тамхичин, бие үнэлэгч юм уу, дампуурсан, сүрцэн хүн бараг байгаагүй. 1400 одоо орчим хүн ам болж өссөн энэ одоо хоёр хүний 11 хүүхэд бүгдээрээ дундаас дээш түвшний, бүгдээрээ ерөөлтэй, бүгдээрээ эгэл жирийн ажил хийдэг ч гэсэн нийгэмдээ нөлөөтэй, тухайн хороо дүрхтэй хүндлэл хүлээсэн ийм одоо айл өрхөөд гэр бүлүүд болон ерөөгдсөн байсан. За тэгээд эрдэмтэд бас тухайн цаг үед амьдарч байсан жирийн нэгэн айлыг, за тэр айлыг хүмүүс нэрлэхдээ одоо тий Жан Жук гэж байгаа. Жан Жук гэдэг нэр өгөөд энэ айлын удам судрыг судалсан байгаа. Энэ айлын удам судрыг бас 200 жилийн одоо туршид ямар болжээ гэд ингээд судлаад үтсэн чинь энэ айл бол тухайн одоо хорооны хоёулаа адилхан хороонд амьдардаг архичин хүн байсан. Архиудаг, гадуур явдаг, агсам согтууд авдаг, үүмэн шугаан гаргадаг ийм одоо хүн байсан байхгүй юу? Энэ хүний удам судар яасан болоо гэж судалсан чинь тэдний удмаас маш олон хүмүүс гэмт хэрэгтэн болж шоронд орсон байсан. Бас маш олон хүмүүс архин дондох өвчтнөр архинд тий нэрвэгдэж архичин болсон. Бас маш олон хүмүүс туйлын ядуу зүдүү, гачигдaltaй амьдралтай. Бас маш олон хүмүүс бие үнэлэгч буюу хүмүүсийн ярьдгаар янхан гэдэг ийм ажил хийдэг. Тэгээд маш олон хүмүүс цагаасаа эрт нас орж энэ удмын олон хүүхдүүд нь асрамжийн газарт өссөн ийм статистик тооцоо гарсан байгаа. Тэгээд мэдээж яг энэ тооцоо тийм ээ тухайн цаг үеийн нийгэм одоо судалгааны одоо тийм шинжлэх ухаан сайн хөгжөөгүй байсантай холбоотойгоор асуудалтай байж болох ч гэсэн энэ эцэст нь юуг харуулж байгаа вэ? Зөвхтийн үр удам ерөөгддөг юм а гэдгийг эзэнд итгэдэг, эзнээс эмээдэг хүний үр удам тийм ээ удам дамжих тусам, удам явах тусам улам бүр ерөөгддөг юм а гэдгийг харуулж байгаа. Тийм учраас бүгдээрээ хамтдаа өнөөдөр юугаар дамжуулан удам чухал. Гэхдээ би удам муутай байлаа гэд би ерөөгдөхгүй гэсэн үг биш, тийм ээ? Христ бүгдийг өөрчилдөг юм а гэдгийг бүгдээрээ хамтдаа харцгаая. За энэ юу болохгүй байх чинь. За өнөөдрийн библийн ишлэгийг харах юм бол ингэж хэлсэн байгаа.
эзнийг магтагтун. Эзнээс эмээдэг тушаалуудад нь ихэд баярлдаг хүн юутай ерөөлтэй вэ? Өөрөөр хэлэх юм бол эзнээс эмээдэг хүн гэдэг нь айдаг, чичирдэг гэсэн үг биш. Харин бэрхшээж, эмээж хүндэтгдэг гэсэн хүн. Гэсэн үг. Ийм хүн яддаг. Юутай ерөөлтэй, ямар ерөөлтэй юмаа гэмээр байдаг гинэ. Энэ нь юугаар илэрдэг юм бэ гэвэл үр удмууд нь дэлхий дээр хүчтэй хүмүүс болдог. Үр удмууд нь дэлхий дээр өрөөгддөг. Үр удмууд нь огт өөр зиндааны болон хуурдаг гэсэн үг. Ер нь хүмүүсийн амьдралыг харахад тэрнээс тэр хүртэл байдаг. Тэгэхээр нөгөө нэг алим модноос хол ундаггүй гэдэг шиг бид ингээд яаж ч хичээсэн аав ээжийн хэмжээнээс нэг их холд автаггүй. Бидний аав ээж аль хүртэл амьдрсан бид үнэхээр тэр хүртэл эсвэл нэг жоохон илүү амьдрдаг. Ер нь дийлэхтэй тийм байдаг. Гэтэл христчин хүмүүсийн амьдрал тийм биш. Эзнээс эмээдэг, эзэнд итгэн найддаг эгэл жирийн хүний хүүхдүүд нөлөөтэй, хүчтэй, удирдагчид, ерөнхийлөгч, их хурлын гишүүн огцом ингэж өөрчлөгдөж, маш юм гайхалтай, ерөөлтэй байдаг байна гэдгийг энэ үг хэлж байгаа. Тийм учраас итгэл найдвар удам дамждаг юм. Бид нар энкаунтер үеэр удмын талаар үтсэн, удам дамжсах хараал гэж байдаг. Бид нар үнэхээр өвгдээсэн юм нүгэл 3-4 нүгэл бидний амьдралд хараал болон бууж ирж бидний амьдралд хүсээгүй гай гамшиг зовлонгийн шалтгаан болд юм байна гэдгийг үтсэн байгаа. Тэгээ бид нар Есүс Христийн нэрээр энийг бид нар бэлгэдлийн чанартаа таслаад бид бол мянган үеийн ерөөлийн үүдийг нээж байгаа цоо шин үеийг эхлүүлж байгаа хүмүүсээ гэж тунхагласан байгаа. Яг үүний нэг адил бидний итгэл бидний удам сударт нөлөөлдөг байна. Би итгэлээ хүүхдүүдэд өвлүүлж бид тэднийг чадах үедээ чуулган дагуулж ирж Бурхны үгийг зааж гэр бүлдээ залбирч Бурхны үгээр тэднийг хүмүүжүүлж Бурханд үнэнч Бурханд таалагддаг хүн болгохын төлөө өөрийнхөө цагийг, өөрийнхөө завыг, өөрийнхөө зүрх сэтгэлийг уурлаж уцаарахгүйгээр өөрийгөө твчиж зориулвал энэ зориултаас тэр хүүхдүүд ерөөгддөг. Бурхан тэр удмыг ерөөдөг. Тэд үнэхээр баг байж байхдаа намайг дагаад ирнэ. Том болонгуудаа өөрсдөө шийдвэр гаргах нь өөрсдийн насан дээрээ. Магадгүй зарим нь сүмд явахгүй байж болно. Тэгтээ тэд заавал эргэж ирдэг. Учир нь Бурхан хизээш тэднийг орхитдаггүй. Тэд эргэж ирнэ, эзний замаар алхах нь тэгээд тэдэж надаас сурсан шиг хүүхдүүдээ эзний үгээр хүмүүжүүлдэг. Ийхүү эзний үг үеэс үед удмаас удам дамжиж бид 3 үе, 4 үе, 5 үе, 9 үеийн дараа бидний удам судар онцгой гайхалтайгаар ерөөгддөг байна. Амен уу? Амен уу? Тийм учраас удам гэдэг чухал юм. Бид яагаад удмын талаар ярьж байгаа вэ? Яагаад бол удахгүй цагаан сарын баяр болчихно. Цагаан сарын баяр гэдэг бол нэг ёсны ураг төрлийн баяраа гэж хэлж болно. Бид нар удаан уулзаагүй ах дүүстэйгээ цагаан сарын баяраар л нэг уулздаг, тийм ээ? Цагаан сарын баяраар л нэг царайг нь хардаг. Цагаан сарын баяраар л нэг минь тусыг мэддэг. Тэгэхээр тэр хүмүүс бол цусаар холбогдсон бидний удам судар ах дүүс юм аа. Тэр удам судартаа энэ Бурхны хүчтэй байх, ерөөлтэй байх, тийм ээ? Чигч шудраг үеийнхэн болж өөрчлөгдөх ерөөлийг дамжуулах цоор ганц хүн нь хэн бэ? Би байхгүй. Надаар дамжуулж Бурхан хүргэнэ гэдгийг санаасаа гэсэнтэй. Амен уу? Үр хүүхдүүддээ Бурханы ерөөлийг хүргэх цоор ганц хүн би. Өөр хэн нэгэн хүн хүрчрээд ярина гэж бид нар бодож олон гэхдээ Бурхан намайг яриасаа гэж хүсэж байгаа. Үр хүүхдүүддээ ах дүү нартаа намайг нөлөөлөөсэй гэж Бурхан хүсэж байгаа. Амен уу? Тийм учраас та нар цагаан сарын баяраар зүгээр нэг цагаан сарын баяр гэж бодож эсвэл цагаан сарын баяраас зүхтаж эсвэл цагаан сарын баярыг үл тоох хэрэггүй. Харин энэ баяр бол Бурхны дуудлагын баяр юм аа. Энэ баярыг бид нар Христийн соёлоор энэ баярт нөлөөлж ирсэн ах дүүстэй нэг ч гэсэн Бурхны өчүүхэн төдий ч гэсэн гэрлийг харуулж би удамдаа ерөөл урсгах боломж юм а гэж итгэсэй гэж хүсэж байна. Амен уу? Амен уу? Бид ингэж итгэж ингэж бид нар бэлтэх юм бол Бурхан яг бидний хүссэнчлэн, найдсанчлан, бэлдэж байгаачлан бидний амьдралд ажилтдаг юм аа. Амен уу? Заашгүй нэг юм гарч ирлээ нөгөөдөг чинь. За тийм учраас Библи юу гэсэн бэ? Зөв шудраг хүний үр удам ерөөгддөг. Зөв шудраг буюу
Амен. За мэдээж зөв шударга хүний үр удам өрөөгддөг гэд зөв шударга гэдэг нь итгэгч гэсэн үг байхгүй юу? Түүнээс хууль биелүүлдэг шударга гэхээс илүү Христэд итгэдэг хүнийг Бурхан зөв гэж үздэг. Христэд итгэж байгааг шударга гэж үзэж байгаа. Яг бол тэр ганцаараа Бурхан байхад өөр Бурханд мөргөөд хичнээн Монгол улсын хуулийг биелүүлдэг байсан ч өөр Бурханд мөргөдөг бол Бурхан шударга бус гэж үзнэ. Ягаад бол жинхэнэ Бурханыг хайчгаад өөр Бурханд мөргөөд байгаа учраас Бурханы хувьд шударга биш хэрэг болно гэсэн үг. Амен. Тийм учраас Библиэлд байгаа зөв шударга, чигт чулуун гэдэг үг нь ямар утгатай үг байх нь вэ? Бурханд итгэдэг хүн гэсэн үг. За ингэж итгэлийн хүний үр удам өрөөгддөг ч гэсэн итгэлийн хүний зориулалт их байдаг. Итгэлийн хүний хандлага, итгэлийн хүний үг яриа, үйлдэл, итгэлийн хүний залбирал, итгэлийн хүний хүмүүжил, тийм ээ? Бие авч явж байгаа байдал маш нөлөөтэй. Тийм учраас бид нар яах нь вэ? Залбирал дотор өөрийгөө өөрчилнө. Би цуглаанд явдаг гэж хэлчихэд гэртээ очиод урдын найдал муухай загнаад хараа зүхээд тийм ээ цэхэлзэж хялуулзаад эсвэл одоо тий урдын хийсэн муу зүйлээ хийгээд байвал үр удам өрөөгдөхгүй. Би үр удамдаа өрөөл өгье гэвэл Бурханаас эмээж тийм ээ Бурханд талархаж түүний өмнө өөрийгөө өөрчилнө. Муухай зантаа орилдог бол түүнийг болно. Эхтэр нөхөр бие биенийг хараа зүгтэг, биеийнхээ хялбалзаж хэрэлддэг бол тэрийг яах ёстой вэ? Болно. Хажуу талын эхтэр нөхрөө сууж байгаа бол хилдэ цагаан сарын байраар хэрэлдэхгүй шүү. Цагаан сарын байраар бие биенийгээ харж инээ шүү. Шийдвэр гаргаараа эхтэр нөхрөөд. Амен. Амен уу. Бид нар ингэж тийм ээ энэ төвчээр ордог байхгүй. Энд л жинхэнэ нөгөө чи загалмааг үүрнэ. Уул нь хэрэлдмээр байна, дургуурээд байна, муухай харагдаад гимээр байгаа ч Есүсийг бодоод чи ингээд инээгээ төвчж байгаа чинь чи загалмаагаа өөрч байгаа. Чиний загалмаа тийм л загалмаа байхгүй юу? Чи Есүсийг загалмаа дээр хадагдах хэрэггүй. Зүгээр л чи цагаан сарын баяраар Бурхныг бодоод хүүхдүүд рүүгээ инээж, хүүхдүүдэд өрөөж, ах дүүс рүүгээ инээж, хүмүүс чамаа гомдоож муухай харьцсан ш төвчж, нөхрийгээ, эхнэрийгээ хараад инээж, түүнийг өрөөж, уурчин хүрсэн ш төвчж ингэж амьдрвал чи загалмаа өрч байгаа. Чи яаж байгаа? Бурхныг алдаршуулж байгаа. Тэгвэл Бурхан үр хүүхдүүдийг чинь өрөөнө, удам судрыг чинь өрөөнө. Чиний итгэлийн зориултыг хараад Бурхан тэднийг өрөөдөг. Амен уу? Амен уу? Тийм учраас бидний хандлага, бидний ёс суртахуун, бидний санхүүгийн сахилга бат, бидний итгэлийн амьдралынхаа тийм ээ элементүүдэд хандж байгаа, итгэлтэй хандж байгаа үнэнч байдал бидний гэр бүлд маш их нөлөө үзүүлж идэг. Сая тийм ээ одоо задгаагч маань явлаа. Цагаан сарын баяраар одоо яах вэ? Дахил махлаа яах вэ? Тийм учраас бид нар цагаан сарын баяраар та нарт цагаан сарын шинэ нэгний мөргөлийн гэр бүлийн мөргөлийн хөтөлбөрийг гаргахад чинь өгнө. Тэгээ цагаан сарын шинэ нэгээр гараад мөр гаргаад цаас ураад мод шатаагаад гал асаагаад шүдэн зурхгүй шүү. Баруун уу зүүн зүг айлын нөгөө дэвтэр цаг тууны бичиг аваад хаашаа чи чин үхэржилтэй шороон дээр суусан юм байна. Шороо цацаараа энтер гихгүй. Эн чин болохоор яаж байгаа вэ? Шашны элемент зан заншил юм шиг ороод ирсэн. Харин бид нар оронд нь өглөө сайхан цайгаа чанчгаад, цагаан сарынхаа мөргөлийн цаасыг гаргаж ирж тавиад, тийм ээ? Гэр бүлд байгаа итгэгч хүмүүс суугаад, тэн дээр чинь бүгдийг бичээд өгсөн байгаа. Яг тэр бичсний дагуу товчхон тэр 10 минут ч болохгүй. Тэр мөргөлийг тийм ээ хийгээд тэгээд Бурхандаа шин сарын төлөө баярлаж, Бурхны өрөөлтөй өдрүүд байх болно гэж тунхаглан талархаад тэгээд сайхан гэр бүлтэй золгоод эхлүүлэхэд болно. Өөр зан үйл хийх шаардлагагүй. Ойлгосноо? Амен уу? Бидрийг ингэж хийх юм бол гэрийнхээ манд гайхна. Эхэндээ ойлгохгүй, эсэргүүцэн, дургуутсан. Гэхдээ бид нар тууштай байгаад энийг зөв энийг хийх ёстой гэдэг дээр бид нар зогсоод байвал сүүлд нь ойлгодог. Ойлгоно. Тэгээд үүний дагуу гэр бүл өрөөгдөж байгааг тэд нар мэдэрч эхэлнэ. Тэгээд амар юм байна. Тэгээ манай аав ээжээр хоёлаа цуглаанд явдаг. Аав ээжээртээ маш их талархдаг. Үнэхээр тийм ээ. Өдийн насны хүмүүс өөрсдөө өөрчлөөд итгэлийн замаар алхах гэдэг амаргүй. Гэсэн ч тэр хоёр маань намайг дэмжиж анх явж ирсэн. Харин одоо бол өөрсдөө итгээд явж байгаа. Тэгээ би ээжээ хөдөөнөөс ирэх болгонд л баг ярьдаг байсан. Сүм яадаг талаар ээж минь гайхал тийм үү тийм үг л наана гайхаад байгаа цаана юу л яриад байгаа юм бол тоо гэж бодоод байгаа нь харагдаж байгаа. Тэгэд ээж хэлсэн ганцхан үг байдаг.
амар юм байна. Ламд очиж мөнгө өгөхгүй өөрөө залбирал болоо. Тэр нь ястаа амар юм байна. Худлаа өнө баахан мөнгө өгөөл ном уншуулад уншдаг ч юм уу гүү ч юм уу тэр чи бас тодорхойгүй. Харин сүм чинь амар юм байна. Өөрөө очиод Есүс эзэнгэл залбирал болоо. Тэр нь сайхан юм аа. Тэр нь сайхан байхгүй. Бид нар заавал айж, эмээж хэн нэгэн хүний хэлсээр хийх шаардлагагүй. Бид нар итгэлийн дагуу өөрийнхөө итгэлээрээ чин зүрхний сүсгээрээ Библийг уншаад залбираад тэгэл бид нар тэр сарыг өөрөө Есүсийн нэрээр өрөөхөд тэр сар өрөөлттэй байдаг. Тэр шинэ жил өрөөлттэй болдог. Янз бүрийн зол тулгарсан ч Бурхан хамгаалдаг. Амен уу? Амен уу? Энэ мэдээж амархан биш гэхдээ хийгээд үс. Хэрвээ гэр бүлдээ чи ганцаараа итгэдэг болвол чи тэрийг тийм ээ ганцаараа хийж болно. Заавал өглөө эрт биш. Өглөө чи тийм ээ гэр бүлийнхэн чинь одоо гар гэлтгий штэ мөрөө гаргыг явъя. Тэгэх юм бол хамаагүй гар хэрэлдээд их хэрэггүй гараад тэгээд уул орой дээр юм хааны газар очиод Есүстэй залбир. Есүс эзэн минь би яг одоо таны өмнө залбирч байна. Би таны өмнө шин сараа өрөөж залбирч байна. Тандаа баярлалаа. Намайг аварсан, намайг хүүхдээ болгосонд. Тэгээд орой гэр бүл унтсны дараа юм нөгөө цасаа гаргаж ирээд мөрөглөө өргөчих. Эсвэл шиний хооронд мөрөглөө өргөчих. Хамаагүй Бурхан бол цагаас ангид. Амен уу? Заавал шиний нэгний өглөө хийн гэдэг нь мухар цэцэг байхгүй юу? Жинхэнэ Бурханд бол цаг хугацаа сонирн биш. Цагаас ангид байдаг учраас. Амен уу? Амен уу? Тийм учраас бид нар яг л энэ одоо шинэ жилийг Бурхантай цуг хийж байгаа. Энэ би итгэгч, би сүмд явдаг хүн гэдгээ үүгээрээ бид нар үр хүүхдтэй харуулж байгаа. Манай ээж сүмд явсан чинь залбирдаг болсон. Ээжийн залбирал их гоё. Ээжийн залбирлыг сонсохоор гоё яди. Манай аав сүмд явсан чинь уургүй болцсон. Аав уурлахгүй байхаар ямар гоё юм бэ? Гэт хүүхдүүд чинь яах нь баярлаад хүүхдүүдийн сэтгэл сүм рүү хандаж, нааштай хандаж, чуулганд ирдэг болно гэсэн үг. Амен уу? Бид нар ингэж энэ цагаан сарын баяраар үлгэр дуурайлал үзүүлэх ёстой юм аа. За, удам бол чухлаа. Гэхдээ удам бол хувь тавилан биш. Хэрвээ бид нар удам чухал гэдээвэл бид нар уламжлалт буддын заяа төөргийн онолд итгэдэг хүн болчихно. Хэдий миний удам, миний одоо итгэл үнэмшил ерөөл удам дамждагч яг үнэндээ Есүс Христ бидний хувь тавиланг өөрчилдөг. Амен уу? Эзекиэл номны 18 дугаар бүлгийн 19-с 20 дээр ингэж хэлсэн байгаа. Бүгд хамтдаа уншъя да. Би та нарт эндээс дуудаж өгье. Та нар сонсож байгаараа за. Гэсэн ч та нар яагаад хүүн эцгийнхээ хилэнцгийн төлөөх шийтгэлийг эс үрнвэ хэмээдэг. Хүүн зөв шударгыг үйлдэж бүх зарилгийг би сахин тэдгээрийг үйлдвэс тэр заавал амьд үлдэнэ. Нүгэл үйлдэгч ам өөхөх болно. Хүүн эцгийнхээ хилэнцгийг үүрэхгүй. Эцэг нь хүүгийнхээ хилэнцгийг үүрэхгүй. Зөвхтд нь зөв нь, буруудт нь гин буруу нь байна. За дараагийн эсхийн гаргая. За гэсэн ч Израилийн гэр эзний зам нь тэгш бус байна гэж хэлдэг. Израилийн гэрээ миний замууд тэгш бус гэж юу? Тэгш бус нь та нарын замууд бус уу? Тиймээс Израилийн гэрээ би та нарыг хүн бүрийнх нь замналын дагуу шүүнэ гэж эзэн бурхан тунхаглаж байна. Хилэнц чинь та нарт бүдрэг чулуу болчихгүй тулд бүх гэмт үйлдэлээсээ эргэх түн. Үйлцэнд хамаг гэмт үйлдэлээсээ өөрийгөө зайлуулж шин зүрх, шин сүнстэй бол Израилийн гэрээ яагаад чи өөхөх ёстой бэлээ? Учир нь би өөхөсдийн хэнийхэн ч үхэлд баярлдаггүй гэж эзэн бурхан тунхаглаж байна. Тиймээс эргвэл амьд үлднэ. Амен уу? Өөрөөр хэлэх юм бол хэдийгээр манай удам бөөтэй. Манай удам ламтай. Манай удмын өвөө байдаг. Би цагаан сардар өвөө дээр очихгүй бол загиндаг байсан ч юу гэсээгөө тэр хүний асуудал тэндээ, миний асуудал надтай. Тэр хүний гин буруу бурхан түүнтэй тооцсон. Тэрний буруугаас болж, тэрний зүйлээс болж би нөлөөлөгдөхгүй. Би энд бурханд итгэвэл, би энд Есүсээр эргвэл тэр хичнээн манай удам судар тэр зүйл байсан ч, хичнээн манай гэр бүлийнхэн тийм байсан ч би аврагдана. Би өрөөгдөнө гэсэн үг. Амен уу? Амен уу? Тийм учраас бидний бурхан ядгүй нялзаадаггүй. Тийм ээ гэр бүл удам судар дотор янз бүрийн нүгэл, хилэнц, бурхныг мэдэхгүй мэдлэг өөр зүйл байсан ч
Христэд итгэгч хүн ганцаараа итгэсэн ч өрөөгддөг байхгүй? Өрөөгддөг. Ойлгосноо? Амен уу? Манай аав ээж хэн байсан ч тэдний нүгэл надад, тийм ээ? Миний амьдралд бууж ирэх боловч үнэндээ би бурхан руу эргвэл бурхан түүнийг тасалдаг, хамаагүй болно гэсэн үг. Миний одоо тий гэр бүл хань ижил эсвэл одоо ах дүү хамаатан сад ямар ч асуудалтай байсан. Хэрвээ би эрэхгүй бол тэд над нөлөөлнө. Харин би бурхан руу эргэчихвэл тэр нүгэл надад хамаагүй болчихно. Надаас цоош ерөөлтэй үе удам эхэлдэг байгаа. Амен уу? Тийм учраас бид нар зоригтой байх хэрэгтэй байхгүй юу? Бид нар хүнээс айгаад, бусдаас айгаад, аав ээжээсээ, гэр бүлээсээ айгаад, итгэлийн замаасаа хазаачихвал бид нар хамтдаа бөөнөрөө там руу явчихна. Харин би тэднээс айчсан ч гэсэн бурханд итгэн зоригтойгоор тэрэн дунд атказ, тоормос гიშгэн ганцаараа ч гэсэн эргвэл, тийм ээ, би ганцаараа ч гэсэн ингээд тий том одоо усан онгоц чирж байгаа юм шиг тэр бүгдийг чирээд ингээд урагшилсан ч гэсэн цагийн ирэхээр тэд эргэж бид бөөнөрөө яах нь ерөөлийн замаар явна. Амен. Анхандаа надад тийм байсан. Нэг тийм социозивын зураг байдсан шүү дээ. Нэг ингээд зөвлөлтийн ингээд цэргүүд усан онгоц танк ч үгүй ингээд мөрлөөд ингээд чирж байгаа. Яг би тэрэн шиг санагддаг байсан байхгүй. Бүгдийн чирээд ганцаараа ингээд энэ ерөөлийн зам руу явах гэж байгаа юм шиг. Хээш нат явах бүгдээрээ буруу хартсан. Би бүгдийг чирчгсэн явж байгаа юм шиг. Тэгсэн ч гэсэн би шантардаггүй байсан. Ягаад гэвэл би мянган үеийн ерөөлийн үдийг нээж байгаа. Миний явж байгаа зам бол зөв. Хүмүүс мэдэхгүй байгаа юм. Энэ бол туйлын зөв учраас бүгд намайг тоохгүй, бүгд намайг буруутгасан ч би явна. Би тэдний төлөө өөрийнхөө төлөө ч явна. Тэгээд хамтын төв цуглаан биелсэн байхгүй. Анх би пастор болох гэж байхдаа эргэлзээтэй байсан. Пастор болох уу, өмгөөлөгч болох уу? Учир нь миний өмгөөлөгчийн зам гэлтхан жилээ. Манайх тийм ээ одоо нөгөө хуулийн фермтэй намайг ирээд ажил гээд өндөр цалин өгнө, солонгос хэлтэй чи үнэхээр өстой баяжна, дорой мандан бадарна, энэ замаар яваач. Гэхдээ чи чинь ямар дүүрч гсэн хүн бэ? Чи христчэн байж болно. Заавал улаарах шаардлагатай мүү? Эсний өдрөө очиод болдгоо мүү эн чин? Заавал ингээх ямар хэрэгтэй юм бэ? Бүгд намайг тэгжсэн. Гэтэ би энэ замаар явсан нь манай Баянгол чуулганд байсан тэр 20 гаруй хүн. 20 гаруй хүнийг хараад би энэ хүмүүсийн төлөөч гэсэн, энэ хүмүүст бурхны үгийг зөв ойлгуулахын төлөөч гэсэн явах ёстой энэ замаар. Бүгдээрээ байг гэсэн ч би ганцаараа ч хамаагүй энэ замаар явах ёстой. Ягаад гэвэл энэ жинхэнэ зам бөгөөд, ягаад гэвэл энэ миний гэр бүл төдийгүй бүхэл монголчуудад ерөөл өгөх зам юм а гэдэгт би баттдагчсэн байхгүй. Тийм учраас би тэр замаар явсан, хүмүүс намайг доогосон, шоолсон, инээсэн, тохургасан, ийлтад ярьсан. Би тэрийг мэдсэн ч мдээгүй царайлсан. Би бурханд итгэсэн эцэст нь бид нар хамтын туяачууд инхүү яаж ийнү? Эзний нэгүсэл дотор олуулаа явчихна. Одоо бол хамаагүй хөнгөн болсон, бас хамаагүй урам зоригтой, хамаагүй хүчтэй алхаж байгаа. Ялангуяа бидний хүүхдүүд тухайн үедээ 1-р анги, 2-р ангийн жоохон байсан хүүхдүүд одоо итгэлийн мундаг хүмүүс болоод, надаас мундаг итгэлийн болоод, надаар алавдуулахгүй өөрсдөө итгэлийн замаар алхаж байгааг харахаараа би бүр маш баярлагдав. Вау, энэ бол маш том ерөөл юм а. Яг чухам энэний төлөөл явсан. Одоо илүү олуула бөөнөрөө яваад бүх монголчуудыг өөрчилъя. Амен. Би жоохон баатар болох хоббитон болов уу гэж заримдаа боддог гэж та нарт хэлсэн тийм ээ. Би үнэхээр Христийн дотор баатар шиг байхыг хүсэж байгаа. Христийн дотор би үнэхээр тийм ээ бурхан дурсагдах амьдралаар амьдрахыг хүсэж байгаа байхгүй. Үнэхээр олон монгол хүнийг аврал дагуулхад гол өөрийг гүйцэтгэсэн хүн чи байсан шүү гэж бурхан хэлээсэ гэж би чин зүрхнээсээ хүсдэг, чин зүрхнээсээ би үүний төлөө залбирдаг. Тийм байхын тулд би алхаж байгаа. Та нар ч гэсэн тэгээсэй гэж хүсэж байна. Амен уу? Амен. Бидний удам чухалч удам бүх зүйл биш байхгүй юу? Христийн дотор бидний хувь тавилан өөрчлөгддөг. Бид түүнийг итгэл дотор өөрчилж чаддаг. Амен. Амен уу? Манай цуглаанд олон эмэгтэйчүүд байгаа. Над шиг тийм ээ янз бүрийн амьдралтай, янз бүрийн нөхцөлтэй эмэгтэйчүүд байгаа. Та нар харин надыг хараад урамших хэрэгтэй. Болно. Адилхан бидэж гисэн зүтгэнэ хийх болно. Амен уу? Амен. За, тийм учраас бурхан болвол яадгүй гэвэл хувь хүн бүрийн итгэлийг хардаг. Бурхан хувьчилж ярьдаг болохоос нийтээр нь нялзааж ярьдаггүй. Амен уу? Тийм учраас тийм ээ задгаагчтай хэлмээр байна. Магадгүй та бөөгөөс дутхааргүй байж болно. Одоо бол та өөр болсон. Одоо бол танд Христийн сүнс байгаа.
Тийм учраас тэр бөөгийн сүнсийг явуул. Сансар октор 3 нь явуул. Тэгээд Христийн сүнстэй илүү дотгон бай. Библиэд илүү дотгон бай. Охиныхоо төлөө өдөр болгон түүнээс гуйж залбир. Ерөөлийн нүуд нэгдсэн байгаа. Ерөөлийн өдрүүд эхлэх болно. Үндэнбат ах маань ч гэсэн ялгаагүй. Бид нар урдны ямар байсан хамаагүй. Бид нар түүнийг одоо яваа гэд явуулвал болно, тийм ээ. Манай цуглааны нэг эгч байдаг. Одоо бол үнэхээр мундаг христчэн. Тэр эгч маань инкаунт дорохдоо яасан бэ? Олон жил шүтсэн 8 тагилтай шүтэнэ амбартаа оруулаад дээш хараж хөвтүүлээд та нар ингээд хөвтөж байгаараа би Есүс бурхантайгаа уулзчаад ирье гэдэг. Тэгээд Есүс уулзсны дараа тэдгээр бурхнуудыг байдаг газар нь аваач өгсөн. Тэр гандандан дээр хийдэд нь эсвэл те хайхлын хаяад бүгдийн цэгцлээд одоо бол надад Есүсээс өөр хүн байхгүй гэд зүтгэж байгаа. Мэдээж бид нар хүн юм чинь алдаатай үе байна. Гэтэ бидний дотор тэр сэтгэл, тэр шийдвэр, тэр хүсэл байгаа нь Бурхны өмнө хамгийн чухал байдаг. Амен уу? Амен. Тийм учраас айх хэрэггүй бүхэл шүтэнүүдээ цэгцлээрэ. Байг газар нүг. Бурхан тахилаа гандан хидэд нь аваасч өг. Тэндэл байж аг танаа гэрт байх хэрэггүй. Танаа гэрт нүдэнд харагдахгүй жинхэнэ Бурхан байгаа. Агаар мандалд орчих үнэн Бурхан байгаа. Тэр Бурхан байхад хангалттай. Амен уу? Амен. За, тийм байгаа. Тийм учраас бид Христийн дотор цоо шин амьдралыг эхлүүлдэг юм аа. Тийм учраас 2 дугаар Коринт номны 5-ын 17 дээр ингэж хэлсэн байдаг. Бүгд хамтдаа уншия. 2 дугаар Коринт 5-ын 17. Бүгдээрээ чанга дугаар тунхаглая 3-ийн. Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн харагтун хуучны нь өнгөрч шин болсон байна. Амен. Амен. Христийн дотор байна гэдэг нь Христэд итгэнэ. Цуглаанд явна гэсэн үг. Христэд итгэхээс хүмд явсан хүн хуучин амьдралаасаа салдаг. Хуучин нь урсан нодох ус мэт өнгөрсөн. Тэгээд одооноос яаж байгаа вэ? Цоо шин амьдрал эхэлж байгаа. Амен уу. Тэгээ бадам жаргал миний дүүгийн хувьд ч гэсэн цоо шин амьдрал эхэлж байгаа шүү. Итгээрэ өнгөрсөн гуниг зовлон өвчнөд цаг үе бүгд урсан өнгөрсөн. Одооноос цоо шин үе эхэлсэн гэдэгт итгэвэл итгэлээр чинь эзэн чамааг босгодог. Итгэлээр чинь эзэн чамааг авардаг юм шүү гэдгийг хэлмээр байна. Амен уу. Тийм учраас бид Христэд итгэвэл бидний удам сүнслэг удам болон солигддог. Амен уу. Манайхан тийм, манай нөхрийн тал ийм, манай эхнэрийн тал ийм гэж ярих хэрэггүй. Угаасаа бүгдээрээ тийм. Угаасаа бүгдээр асуудалтай. Тэгэхээр яах нь вэ? Би шинэ удмыг эхлүүлж байгаа. Сүнслэг удам эхлүүлж байгаа. Бид хоёр хамтдаа цоо шин үеийг эхлүүлж байгаа. Ямар гайхалтай үе байна гэж би харж чадахгүй нь харамсалтайч олон хүн харах болно. Миний үр удам яаж өрөөгдөх болтоо? Ямар агуу амьдралаар амьдрах болтоо? гэж итгэж, найдаж, баярлаж алхах хэрэгтэй юм аа. Амен уу? Амен. Бид үнэхээр Христийн дотор орж ирээд бидний хараал бүгд ерөөл болон өөрчлөгддөг. Амен. Тийм учраас итгэлийн нэг хүнээс цоо шин үе эхэлдэг учраас та энэ цагаан сараар өөртөө итгэлтэй байгаарай. Та сайхан үндэснийхээ хувцсыг өмс. Зүрхэндээ Христийг тэгээд би энэ удмын шин эхлэл юм аа. Энэ удмын ерөөлийн үүд нь би байгаамаа гэж тийм ээ удмынхаа бусад хүмүүсийг дотроо ерөө зүрхэндээ тэднийг ерөө чи ч гэсэн аврагдаараа би чиний төлөө залбирнаа би чиний авралын төлөө эзэнд талархаж байна нэг өдөр чи эзэнд ирэх болно гэж дотроо залбирангаа тэдэнтэй найрцаг харьцаж Христийн алдрыг харуулаараа гэж ерөөж байна. Амен уу. Тийм учраас өнөөдөр би та бүгдийгээ бас шийдвэрт уриалж байна. Удам чухал. Гэтэ Христ бүгдийг өөрчилдөг. Яг өнөөдөр би өөрчлөгдсөн шинэ удмыг эхлүүлж байна. Манай гэр бүлийн өөрчлөгдсөн шинэ амьдрал эхэлж байна гэж итгээсэ. Амен уу. Амен уу. Тэгээд үнэхээр ерөөлтэй байх болно. Үнэхээр би христчин пастор би хүүхдүүдэд хараад бүр гайхдаг. Би тэднийг ямар ч дугуйланд хамрагдуулаагүй. Би ямар ч одоо юмд явуулаагүй. Хүний урманд нэг ч юмд явуулаг би заримдаа харамсдаг. Би охиныгаа ямар нэгэн юмд явуулсан бол магадгүй ямар нэгэн урлагийн хүн болчих байсан юм билүү гэж бодоол эсвэл одоо зургийн дугууланд явуулсан бол зурдагч болчих байсан юм билүү гэд гимшээд хүнтэй суусныхаа дараа зургийн дугууланд явууллаа. Зургийн дугууланд ээж нь төлөе. Манай хүмүүс гайхсан. Юу та төлөх юм уу? Би төлье. Зургийн дугууланд явуулаагүй та харамсаад болдгоо. Тэгээд ингэ явуулсан. Тэгсэн хэдий ч тэд нар миний өгөөгөө бүгдийг бурхан өгсөн.
аяас өгсөн, хил өгсөн, мэргүүхаа өгсөн, ялгах чадвар өгсөн те. Миний өгмөр байгаа ч өгч чадахгүй байгаа бүгдийг миний залбирлаар эзэн тэдэнд өгсөнд талархаад баршгүй. Тэдний үр удам ямар гайхалтай байхыг би төсөөлж чадахгүй байгаа. Амен уу? Тийм учраас битгий санаа зов. Бурхан ерөөдөг байхгүй. Үр удмынхаа төлөө залбир. Бидний ганцхан үүрэг хайрлах. Бид нар бол хайрын нэр байх ёстой. Бидний Христийн хайраар тэднийг хайрлаж, хайр дотор засан залруулж, тэдний төлөө залбирч, хизээж ирээд уйлахад, хизээж ирэхэд чамаа хүлээж авахд бэлэн. Чиний тийм ээ найдаж болох хүн чинь би шүү гэдгийг тэдэнд мэдээгээр дохио өгөх хэрэгтэй. Ээж бол намайг загнахгүй, хизээж намайг сонсно. Би ээжэд юугаач ярьсан намайг ойлгодог. Ээж миний төлөө залбирдаг болохоор надад хайртай. Ямар ч үд би аавд хандаж болно. Аав миний найдвартай арт тал. Тийм ээ? Намайг ямар ч алдаа гаргасан уучлан, ямар ч үд намайг хүлээж авна гэдэг ийм дохиог тэдэнд өгч. Тэдэнд дандаа зай өг, эргэж ирэх зай, тийм ээ? Найдах зай. Тэр хайр одоо байгааг мэдрэх ийм орон зайг өгөөд хүлээж амьдрвал Христ тэднийг өрөөдөг. Христ тэднийг өөрчилдөг. Амен. Бид бол биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэг байхгүй юу? Харин тэдний ухааныг Христ бий болгодог байгаа. Амен. Тийм учраас удам мэдээж чухал. Гэхдээ Христ бүгдийг өөрчилдөг. Тийм учраас би бол шинэ эхлэл, энэ цагаан сар миний шинэ эхлэл байх болно. Одооноос би жинхэнэ ерөөлийн сууг болж амьдрах болно гэдэг шийдвэрийг гаргаасаа. Тэгээд энэ цагаан сараар түүнийг хэрэгжүүлээсэй гэж Есүсийн нэрээр ерөөж байна. Амен. Бүгд хамтдаа эзний өмнө нагтан дуулаад Магтаалын байг урьж байна. Залбирлын цагтаа оръё. Бүгд хамтдаа Бурхны дуу хоолой Магтаалыг дуулъя. Энэ Магтаалын дууг яагаад сонгосон гэвэл энэ дунд шин дуугаар эзэнд алдрыг өргөе гэж байна. Урд өмнө бидний дотор гуниг зовлон гансарлын дуу байдаг байсан бол одооноос бидний зүрхэнд итгэл найдварын шин дуу, шин магтаал ихшиглэх хэрэгтэй. Ямар ч гунигтай, ямар ч харанхуй, ямар салхишуурхтай өдөр байсан ч дотор чинь Христ рүү хандах найдварын дуу үргэлж дуулагддаг байгаасаа гэж ерөөж байна. Та ийм байж шин эхлэл байж чадна гэсэн үг. Амен уу? Амен уу? Христийн дотор уйлах үе байдаг. Бидэрт уйлах газар байгаа. Бид загал маань ёроолд ирээд бид өөрийгөө хослоход дахин шин найдварыг эзэн бидэнд өгдөг. Бид тэр найдвараар амьдраад бидний найдвар нэмэгцээр бидний амьдралд улам бүр өөрчлөлтүүд ирдэг юм аа. Амен. Бүгд хамтдаа Бурхны дуулаг магтандаг дуулаад шин эхлэл байхын төлөө залбирая. Бас шин үр удмыг өгөхийн төлөө, амьдрал гэр бүл шинжлэхдхийн төлөө, би түүний түлхүүрэн байж чадахын төлөө хамтдаа залбирцгаая. Эхлээд хамтдаа магтан дуулъя.